За амгалан дүүрэн үү. Челленж 2 дахь өдөр. За мэдээллийн чанартай зөвлөлийг төрүүлээ хэлье гэж бодлоо. Шинээр группт орж ирсэн гишүүд маань бас мдээгүй байх шиг байна. Юу гэхээр ямар группт ороод ирч юм нэг эмх зэгцийн талаар сурах гэж байх шиг байна. Бас нэг гэрийн хаяг тогтчлыг зэгцэлж ч юм уу. Тийм бодол санаа. Ер нь энэ группт орж ирээд яг юуг аавна гэж бодож байгаа зүйлээ комент хэсэгт надад хуваалцаад өгөөрэй. Тэгээд бас манайхан $15 сургалт, $15 сургалт гэл ингээл байгаад ах ингээд их бодилжаа шиг байна. За энэ челленж маань болохоор танд зориулж байгаа үн төлбөргүйгээр олгож байгаа өөрийгөө онцлох хэсэг юм аа. Өөрөөр хэлбэл өнөөдөр чиний дотор систем ажилдгүү, чамд ер нь систем байдаггүй гэдгийг анзаархад амьдралынхаа турш чи хичээгээд за ажил дээр амьдрал дээр өөр дээр амжилт гаргаж байгаагүй бол энэ нь чи хичээл зүтгэл ур чадваргүй эсвэл одоо азгүй хүн болохоор биш. Яг үүндээ чи юун дээр алдаад байсан бэ гэдгийг нь сануулгах зорилготойгоор энэ 7 хоногийн челленж хийж байгаа. Тэгэхээр энийг анзаараад эхлэхээр хүн би чинь ийм хүн юм байна штэ гэд өөрийгөө бодит байдлаар дүгнэж эхэлдэг ээ. Тэгэд үүнд чинь тусалж өөрийнхөө хаана байгааг мэдхэд чинь туслахаар 7 хоногийн челленжүүд явагдаж байгаа. За тэгээ манай менторууд бас та хэд одоо мэдээлэл өгч байгаа шүү дээ. За энд орж ирээд та яг юуг авах вэ гэдэг зүйлийг чинь тайлбарлаж өгч байгаа. За манай группийн нэг дүрэн байдаг. Групп маань маш системтэй зэгцтэй ажилладаг учраас хэн дуртай манаас одоо энэ сургалтуудад хүндэтгэлгүй комент бичмээргүй байна. Яа тэгвэл Active Mind-ийн сургалтууд хүний амьдралыг өөрчилсөн маш үнцэнтэй зүйл учраас одоо нэг зах дээр явж байгаа нэг юм хэрэлддэг ихч нар шиг бити хандаарэ. Эсвэл ингээд манайхан чи ямар хүндэтгэлтэй үг хэллэг хэрэглэнэ гэдгээ ойлгодгүй байгаа учраас яг юу дуртайгаа постолж болдог групп бол биш. Энд нэг тодорхой дүрмийн дагуу үн цэнтэйгээр мэдлэгийг хүртэх гэдэг процесс явагддаг. Тэгэхээр чамд систем ажиллаж байна уу гэдгийг та ажиглахад чинь туслах энэ хөө челленжийн 2 дахь өдөр явагдаж байна. За Японд нэг дүрэн байдаг юм байна. Энэ танд ямар сонсогдож байгаа эсгээс эхлэе. Японд улс төрд гарч байгаа хүмүүс тарган байж болохгүй. За, нэгдүгээр үзүүлэлт нь тарган байж болохгүй. Хоёрдугаар үзүүлэлт нь гэр бүлтэй. Гэр бүл нь тогтвортой амьдарсан бол гэж үздэг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн зүйлд тууштай системтэйгээр ажилласан уу гэдгийг үздэг байна. Тэгвэл ингээд хүмүүс ингэдэг штэ хүний эрхштэй тарган байж болно штэ. Тэ яхаараа ингээд улс төр дэвшиж байгаа хүнийг одоо хүнийг ялгуурлаж гин гэдэг байдлаар одоо шудраг байдлын шархтаа хүмүүс бол яг тэгж хүлээж аваад яхаараа тарган хүнийг авч болдгоо юм бэ гэдэг зүйлийг ярина. За тэгэхээр энээс үндслээд одоо манай сайхан Чингис хааны хэлж ирсэн нэг сайхан үг байна те. Өөрийгөө зэгцлээд, гэрээ зэгцлээд, тэгээд төрөө зэгцлээ. Өөрийгөө зэгцэлж чадаагүй хүн чинь ер нь системгүй амьдралтай хүн гэсэн. Би танаас асуумаар та амьдралдаа хэдэн дадал зуршлыг бүтээж чадчихсан бэ? Энэ дадал зуршил чинь таны мөрөөдлийн төлөө үйлчилж байгаа юу? Заримдаа хүмүүс ингэдэг ном унших сайн, подкаст сонсох сайн. За тэгээд нэг хэрэгтэй хэрэггүй ч юм уу бахан дадал зуршлыг бүтээдгийг дасгал хийсэн. Гэтэл яагаад дасгал хийгээд байгаа, яагаад ном уншаад байгаа, эдгээр ур чадвараа юунд ашиглах вэ гэдэг тактик ерөөсөй байдаггүй. Зүр амьдралынхаа турш аюу мундаг маш олон зүйлийг чаддаг. Гэхдээ энийгээ системтэйгээр амьдралынхаа зорилгын дагуу ашиглах алсын хараа байдаггүй. Зүгээр өглөөс сэрээд өөдрөг байснараа амьдрал өөрчлөгдчихдөг үгүй юм аа. За өөрийгөө зэгцлэх. Яа тарган хүнийг улс төрд авахгүй гэсэн бэ? Харин манай улсад тарган хүн бол улс төрд байдаг. Тарган хүн эсвэл жиндээ анхаардгүй хүн, эрүүл мэндэд анхаардгүй хүн гэдэг бол гэр бүлээ хайрлаж чадахгүй хүнийг хэлдэг юм. Нөхөртөө их нэртэй болох бараг шаардлага байхгүй. За амар хатуу хэлж чинь те. Тарган хүн бол өөртөө хайргүй учраас хүүхдтэй ч хайртай биш. Хэдийгээр хүүхэд төрүүлсэн гэж байгаа боловч хүүхдүүдийн хүмүүжлийн 95% нь ээж аавынхаа хийж байгаа үйлдэл дээр суралцдаг. Хэдийгээр ээж нь ухаантай зүйл номоо уншсан зүйлээ ярьж өгсөн ч гэсэн үйлдэл дээр ээж дасгал хийхгүй, эрүүл дадал зуршилтай байхгүй, системтэй амьдрдаггүй бол тэр хүү тийм л хүүхэд болно. За өөр дээрээ системтэй амьдарч байгаа хүн ямар амжилтанд хүрдэг вэ? Нэгдүгээр тэр санхүү эрхчлөөнд хүрдэг. Санхүүгийн хувьд хинээс ч хараат болсон байдаг. Яг өөр дээрээ системийг ажилуулсан хүн.
Амьдралын бүх хэсэгдээр тэнцвэртэй байж чаддаг. За тэгээд гэр бүл зохиосон ч тий. Тэгэхээр зарим хүнд нэмзэг тусч магадгүй. Гэхдээ уучлаарай. Яагаад гэвэл яг өөрийгөө зэгцлэггүй хүн гэр бүлтэй болохоор салалт үүсдэг. Тэгэхээр нэг төсөл нь бүтлгүүтлээ л гэсэн үг л дээ. Нэг төсөл нь бүтлгүүцсэн байна. Өөрийгөө зэгцлээгүй байж байгаа дахиад нэг зэгцлэг үнтэй гэрлээд тэгээд яадаг байна. За өөрийгөө зэгцлэх системийн хувьд хүн ямар системийг дотроос бодгоо гэхээр өөртөө харилцах харилцаа, өөрийгөө хүлээн зөвшөөрөх, өөрийнхөө амьдралын алсын хараа зорилгыг ухаарад одоо төрснөөс өөхөх хүртэлх замаа ер нь мэддэг тийм хүн болохыг системтэй амьдрсан хүн юм байна гэж л. За өөрийгөө зэгцэлсэн хүн хаанч очсон энэ нь штэ ямар байгууллагт очно уу, ямар айлд очно уу, ямар хүнтэй гэрлэнэ үү тэр асуудлыг тарьдаг биш, асуудлыг шийддэг нэг юм байдаг. Заримдаа бид нар ингэдэг штэ зүгээр ингээ ганц би явж агаад хин нэгнтэй гэрлсэн чинь би асуудалтай болоод эхэллээ гэж бол та анханасаа л асуудалтай хүн байсан. Танд шийдэх асуудлууд байсан. Харилцаа. Одоо эрэгтэй хүнтэй харилцах харилцаач байна уу? Мөнгө санхүүгийн асуудалч байна уу? Заримдаа эмэгтэй хүмүүс би хүүхэд гаргаад эрэгтэй хүмүүс мөнгөний маань шийдэх ёстой. Хүүхэд гаргацсан учраас ар гэрээ авч явах ёстой гэдэг уламжлал сэтгэлээр ханддаг. Энэ бол мөнгөний хариуцлагаас зогтож байгаа эмэгтэй хүний системгүй байдал болохоос биш. Эр хүний нуруунд дээр 2 хүний 3 хүний ачааг үг гэсэн үг биш. Тэгэхээр эхлээд өөрийгөө зэгцлээгүй эмэгтэй хин нэгнтэй гэрлээд тэгээ 3 зэгцгүй хүнийг бий болгож байгааг гэр бүл зохиож ин гэж үздэг байна. За тэгэхээр бид нар өөрийгөө зэгцлэх хид хэсэг байдаг юм биш үү те? Өөрөөр хэлбэл санхүү, эмэгтэйлэг байдал, сэтгэл зүй, сэтгэлгээ гэдэг зүйлээ. Чи гоё залуутай амьдрахыг хүсэж ивэл чи ямар залуу мөрөөддөг вэ? Эсвэл ямар бүсгүй мөрөөддөг вэ? Ихэнх хүмүүс бол яг нэг өөртөө тавьдаг стандартаа маш өндөр олон хүнд ингээд тавьдаг. Эр хүнд тавьж чаддаг штеп. Би ингээд мөнгөтэй залуутай сумаар нь, өндөр залуутай сумаар нь, муу зуршлгүй залуутай сумаар нь гэж хэлдэг. Чи өөрийгөө хаана өсгөн? Хаана хүртэл өөрийгөө системээр өсгөж чадна? Тэм хэмжээний залуутай гэрлэнэ. Энд чинь дугуйгаа дугуугаа олно гэдэг зарчим яваад байна шүү дээ. Гэтэл ингээд өөрийгөө өсгөөгүй байжгаад өөрөөсөө тэр одоо залуудаа тэнцэхгүй өсөөгүй байж амьдралаа сайн сайхан зүйлийг хайдаг. Энэ бол системгүй хүний яриа. Өөрөө мөрөөдөлтөө бэлэн биш, өөрийгөө бэлдээгүй, мөрөөдөлтөө бэлдээгүй байж мөрөөдөл хизээний цагт бэлэн гэж сууж байгаа бол та системгүй амьдралтай хүн юм. Мөрөөдөлтөө хүрэх ур чадварууд, мөрөөдөл өчтөр бид нар мөрөөдөл зорилгын талаар үзсэн тийм. За мөрөөдөлтөө хүрэх ур чадварууд, мөрөөдөлтөө хүрэх системтэй яриа, мөрөөдөлтөө хүрэх одоо ур чадвараа хольж одоо ур чадварын комплекс болгоод тэрийг одоо алсын хараандаа тий road map-нд оруулж ирэх. Энэ бол тухайн хүний ур чадвар. За дээрэс нь сэтгэл зүйн боловсрал. Системтэй хүн сэтгэл зүйн боловсрал маш өндөртэй байдаг. Тухайн хүн өөртөө тавьж байгаа стандарт хэл хязгаар өөрийгөө хаана өрөхийг байж байгаа зүйлүүд сэтгэл зүйн боловсралтай шууд холбоотой. Даанч бид нар оюун ухааны одоо академик боловсралыг нийгэм тэргуунд тавьсан байдаг учраас нийгэмд дипломтой, улаан дипломтой мөрлөө гэр бүлийн асуудалтай, гэр бүлээ салж байгаа, сарниж байгаа, яг эр хүнтэй он сурахыг сайн мэдж байгаа. Гэхдээ эр хүнтэй үр хөвгттэйгээ яаж харилцахыг мэдэхгүй байгаа хүмүүс байгаа. Энэ нь өөрөө хүн болох төлөвшил суугаагүй байгаа шинжээ. Та бид нар хүн болохоос өмнө боловсралыг авсан. Тэр боловсралоо өөрийгөө итгэсэн байна. Өөртөө итгэх итгэл гэдэг диплом гэдэг цаас академик нийгэм чамаа хүлээмжшүүлж байгаа тэр байдлаас үүсдэг зүйл биш. Харин та өөртөө суулгаж байгаа дадал зуршил, ур чадвар, за нөөц боломж, аюус өгөгдөл гэдэг зүйлээс ундран гарч ирж байгаа оршихуун үнцнийг хэлдэг. Тэгэхээр та өдийг хүртэл яг нийгэм танд юу гэж итгүүлсэн түүгээр явж исэн бол энэ та өөрийгөө бүтээсэн тий өөрийгөө зэгцэлсэн хүн биш юм аа. За нэгэнд бас ийм ойлголтууд байдаг. Англи хэлтэй л болчих юм бол мөнгөтэй л болчих юм бол би ер нь хүлээмжшүүлэгдэнэ. Үгүй маа. Хүн өөрийгөө хүлээмжшүүлэх хүртлээр дотроо бэлэн болох үедээ л нийгэмд хүлээмжшүүлэгдэж эхэлдэг. Энэ үе шат бол өөрийгөө зэгцлэх үе шат гэдэг юм аа. Өөрийгөө зэгцлэн гэдэг нь таны даалт тухамсар болоод сэтгэл зүйд байгаа итгэл үнэмшлээ өөрийгөө дэмжсэн болгох, таны даалт тухамсарын 95% шийдэд байгаа програмыг шийдэх. Энэ процессыг өөрийгөө зэгцлэх гэж хэлдэг.
Таны толгойд хэдэн мянган удаа хэрэглэдэг 60,000 бодлын хэдэн мянган бодол нь таныг өөрийгөө дэмжиж ажилдаг болсон. Тэр хэрээр амьдрал амархан болохыг өөрийгөө системтэй амьдруулах гэж хэлдэг. Бид нар ажилчин сэтгэлгээгээр хичээх юм бол сайхан амьдрна. Маш их хөдөлмөрлөх юм бол сайхан амьдрна гэж итгэсэн. Гэтэл энэ үгүй гэдгийг бид нар эцэг эхийнхээ амьдрал дээр харсан. Системтэй амьдралдаг хүн нийгмийн сүргийн сэтгэлгээр амьдрдаггүй. Харин өөрийнхөө алсын харааг өөрийнхөө дүрмээр тоглодог. Тэр хэдийн нийгмийн урсгалыг ойлгоцсон байдаг учраас өөрийнхөө урсгалыг хэдийнэ бүтээчихсэн байдаг. За танд эдгээр шинжүүд байна уу? Та өөрийнхөө эрүүл habit дадал зуршлаа бүтээсэн үү? Та маш олон удаа өлөг болтлоо сонслох л да. Усаа ууж байгаа юм. Орой 9-10 цагт унтж байгаа юу? Өглөө эрт босч байгаа юу? Энэ юу яг юуны төлөө тэгээд байгаа? Тэг баахан л дадал зуршил бүгдээрээ мэднэ. Тэг навч ногоогоо ивж байгаа юу? Окей. Тэгээд тэр эрүүл хүн яг юунд зүтгэх гээд байгаа юм бэ? Энэ дадлуудыг бүтээж. Тэгээд тэр хүн яг юуны төлөө явах гээд байгаа юм бол гэдэг асуулт гарч иж байгаа. Бид нар ингээд яагаад гэдгийг мэдгүй баахан ур чадрууд баахан ингээд дадал зуршил өөртөө бүтээсэн. Тэгтээ тэгээд цаашаа яах гэж байгаа юм бэ гэдэг алсын хараа байхгүй. Өгөгдөл систем мөрөөдөлд өрөх гарц гэдэг 3 шатаар бид нар амьдардаг. Гэтэл хүн өгөгдлөөч олоогүй байдаг юм аа. Та өөрийнхөө системтэй амьдралдаг хүн бол өөрийнхөө өгөгдлийг мэддэг. Энэ хороо дээр яах гэж төрсөн бол ямар өгөгдөлтэй юм бол удмаас заяасан өгөгдөл дээрэс нь үүн дээр нэмээд амьдралаас бас уур чадвар энэ нэг нь цогц бусдад өгч чаддаг юмтай хүн байх те. Энийг эзэмсэн. Тэгээд нийгэмд тийм хүмүүс бас зөндөө гэдэг. Энэ дараагийн шатаа хүлээж байгаа хүмүүс. Гэр бүл. Хоёрдугаар шат бол гэр бүл. Гэр бүлийн систем рүү бид нар гэрээ зэгцлэгийн гэрээ зэгцлэгээ бид нар системтэй амьдрал гэд оруулж ирсэн байна. Хөтөлбөрөөр. Өөрөөр хэлбэл энэ юу хэлээд байгаа гэхээр заримдаа өөрийнхөө ажил амьдралын салбар дээр доктор, профессор уумад зөндөө хүмүүс сурж ирсэн л та. Хэл шинжилгээний профессор нь сурч илаа. Гадаад дотоод том бизнестэй хүмүүс нь сурч илаа. Ментор хөтөлбөрч гэсэн групп компани захирлууд хүртэл сурч ил байна. Тэгээд эдгээр хүмүүс яг юу болохгүй суралцаад байгаа юм бол ингээд бүхэл бүтэн групп компани байх болсон ингээд гадаадд төсөөлж хүлээн шүрэгдэхүүц брэндтэй болсон тийм хүмүүс яагаад ингээд суралцаад байгаад байгаа юм бол нэг гэрээ ажил хийх гэж суугаад байгаа юм бол тийм тэр бомыг бүтээчээд тэгчээд яагаад ингээд гэрээ ажил суугаад байгаа юм болоо гэж бодож байна та нар. Тэгээд амьдралын системтэй амьдрал хөтөлбөрөөс гэрээ ажил заадаггүй болоод л энэ сууж байгаа шүү дээ тийм. Тийм дотор яг ямар систем ажиллаад байгаа гэдгийг анзаарахын тулд чамайг устгах систем, чамтай тэрслэх систем, чамайг боолчлох систем, чамайг өөртөө итгэлгүй болгодог систем ажиллаж гинөө. Эсвэл чамайг өсөн дэвжүүлдэг, өөрөө ч олж өгдөг систем ажиллаж гинөө гэдгийг онцлохын тулд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр системтэй амьдрал сургалтанд энийг нэг бүрчлэн өөрийгөө танин мэтгэд заадаг. Тэгээд тэр $15 гээд байгаа сургалт бол сар болгоно яг тийм байна. Өөрөөр хэлбэл бид нар жилийн турш системтэйгээр өөртөө ажиллана. Та яадаг байх нь бүх насаараа суудсан энэ тархинд суудсан системийг шинжлэхийн тулд хугацаа ордог. Тэгээд амьдралынхаа талбар болгоно руу орж ажилдаг гэсэн. Тэгээд нэг бид нар чи энийг ойлгоогүй байжгаад хүнтэй гэрлээд хүүхэд гаргаад амьдрал руу бүр боловсрол руу бүр ажил руу өсрээд орцсон. За тэгээд бүр бизнес руу өсрээд орцсон байгаа штэ. За нэг зүйл хэд юм аа. Хувь хүн өөрөө өсчиж гэр бүл нь өсдөг. Энэ жишээг би танд өчигдрийн лайв дээр хэлсэн. Би гэртээ суудаг эмэгтэй байжгаад Update Mind ахтем Update Mind-ийн системийг үүсгэн байгуулж болтлоо хөгжсөн чинь манай гэр бүл дэлхийн хэмжээний гэр бүл болчихсон гэдэг тухай ярьсан. Энэ нь би мундагтаа гэж юусоо хэлээгүй. Системтэйгээр ажилласан. Өөрөөр хэлбэл гэр бүлийн гишүүн болгонд би өөр дээрээ ажилласан системээ өөр дээрээ ажилласан гэдэг нь өгөгдлөө олох, дуртай зүйлээ олох, түүнийг мөнгө олгож сургах, өөрийнхөө бизнесийг босгох, өөрийнхөө ингээд бүх зүйлийг ингээд суралцсанаар Update Mind ахтем маань 3 шатлалтай хөтөлбөр 100 та нарын $15 суралцсан гэдэг хөтөлбөр чинь $100 хөтөлбөр удахгүй үнэлгээнд очино. Та хэдэд боломж олгож байгаа. Дараа нь $1000 хөтөлбөр маань одоогоор 300 гаруй хүн сурцсан байгаа. За $10,000 хөтөлбөр маань ангид өрцөн явж байгаа. Тэгэхээр 100,000 $10,000 хөтөлбөрүүдтэй олон улсын хөтөлбөр баггүй юу?
State mind active. Тэгэхээр энэ 8 жилийн хугацаанд 10,000 хүнд зааж авах явцдаа нэг зүйлийг анзаарсан байхгүй юу? Нийгэмд зарим хүмүүс өөрийгөө бүтээж чаддгүй юм байна. Өөрийнхөө систем байдаггүй. Тэр нь яадаг вэ гэхээр ингээд яг өөрийгөө бүтээгээд өөрийнхөө мөнгө олоод өөрийнхөө бизнесээ босгоод өөрийнхөө өмнө амьдрахаараа чаддаггүй. Бусдын өмнөөс бол амьдрч чаддсан юм шүү дээ. Гэр бүлийнхээ өмнө алтан байгууллагын өмнөөс амьдрдаг. Яг өөрийнхөө төлөө амьдрах болохоор л ерөөсөө ингээд зугтчаад идэм юм. Тэг өөрийнхөө өмнөөс мөнгө олохоор шуналтай болчдаг. Тэгээд ингээд алга болчдаг. За аяас нөөц боломж гэдэг зүйлийг ерөөсөө олохыг хүсгээ очдог. За дараа нь ингээд би маш олон бизнесүүдтэй менторинг хийж үзчихсэн. Тэгээ яг SEO гэж өөрийгөө нэрлэлсэн байгаа хүмүүстээр ингээ очиж ажиллахаар мөнгөний төлөөл илжиг боол мэдтгэдэг. Ажил чинь 8 чин сэтгүүгээр хандаад идэг. Яг бизнес гэдэг зүйлийг огт ойлгодгүй хүмүүсийг би гайхаад. Өөрөөгөө болохоор ингээд би энэ байгууллагын захирал гэдэг байгаа юм. Яг л ажилтсан сэтгэлгээтэй өглөө 8-аас орой 10 хүртэл ажилладаг тийм хүмүүс байсан. Эдгээр хүмүүс бол ерөөсөө системгүй бизнес биш 8 хийдэг хүмүүс байсан. За өөрөөсөө шалтгаалсан хамаарсан 8 нэрийн дэлгүүртэй байлаа гэхэд өглөө 8-аас 10 хүртэл игээд ажилладаг тийм яг энэ хүмүүс. За өөрийгөө системжүүлээгүй, өөрийгөө олоогүй, өөрийгөө ойлгоогүй байгаа юм чинь гэр бүлээ өөрөөсөө хамааралтай болгодог. За одоо гэрээ ажилдаж гэсэн харагдана. Энэ систем бүх үйлдэл дээр, бүх ангиллууд дээр үйлчилдэг. Эхлээд тань дээр үйлчлэн, дараа нь таны гэр бүл дээр үйлчлэн, дараа нь таны бизнес дээр үйлчлэн. Бизнес гэдэг чинь төрийг эргэлдүүлж байгаа хамгийн том үнэт зүйл байхгүй энэ нийгэмд байгаа. Төрийн албаа агчид энэ төрийг бид нар авч явж ингэж итгэдэг. Яг үнэндээ улсын эдийн засгийг бүрдүүлдэг хүмүүс бол том бизнес эрхлэгчид байдаг. Та хэд жоохон тоо бодвол татвар тэгээд одоо манай хувийн хвшиллийн компаниудын эдийн засгийн эргэлтүүдийг тооцоод үзэх юм бол аль нь илүү байгаа вэ гэвэл бизнес эрхлэгчид тухайн улсын эдийн засгийг авч явдаг байхгүй. Тэгэхээр тэрийг төр гарах гэж хэлээд байгаа. Тэрнээс 76 төрийг шийдэд идэх хэрэг биш. 76 бол төрийн албаа агчтэй. Тэр хүний цалин 2 сая 3 сая л. Энэ ажилчин сэтгэлгээтэй хүн. Тэгмээд л бизнес сэтгэлгээтэй хүн чинь өөр левел байгаа даа шүү дээ. Хэдэн тэрбум хэдэн их найдаар ярьдаг. Одоо Монголд энэ нь ингээд алдагдцсан байгаа учраас яг систем гэж юу вэ? Яагаад эрүүл амьдрал гэж юу вэ гэдгийг ингээ ойлгохгүй байгаа юм. Хувь хүн өөрийгөө борлуулж чадчихижил тэр хүн системтэй амьдралтай хүн болно гэсэн. Таны цагийн үнэлгээ хийдэг. Та өөрийгөө нөхөртөө борлуулсан. Та өөрийгөө нийгэмд борлуулсан. Тэгээ эдгээр зүйлүүдийг хэлдэг. За ингээд цаашаа явал зөндөө их юм болж байгаа би зүгээр маш товчхон яриа. Та өөрийгөө зэгцэлсэн байх юм бол ямар байх нь вэ те? Та өөрийнхөө цагийг удирддаг байх юм байна. Та өөрийнхөө санхүүг удирддаг байх юм байна. Та өөрийнхөө эрүүл мэндийг удирддаг байх юм байна. Та өөрийнхөө mentality сэтгэл зүг удирддаг байх юм байна. Та өөрийнхөө сэтгэлгээг байнга өсгөж явах юм байна. Зарим хүмүүс ингэж ойлгодог. Мөнгөний төлөө явдаг хүмүүс, мөнгөний боол хүмүүс, өөрийгөө системгүй авч явдаг хүмүүс. Би их хөдөлмөрлөх юм бол өглөө 8-аас орой 10 цаг хүртэл дэлгүүрээ онгойлгох юм бол би одоо мөнгөтэй. За өнөөдөр хаачих юм бол би мөнгөгүй гэж юм сэтгэлгээтэй хүмүүс байна. Би өнөөдөр нэг байгууллагт очиод цалингаа нэмэгдүүлэхийн төлөө явж байгаа юм хүмүүс байна. Энэ хүмүүс бүгдээрээ өөрийнхөө сонголтыг хийчихсэн байна. Би биеэрээ хөдөлмөрлөхийг шийдсэн байна. Тийм ээ. Тэгтэл биеэрээ хөдөлмөрлж байгаа хүмүүс систем дотор ажилладаг болохоос биш системийг дотроо хийж ажилуулдаггүй юм аа. Бид өөрөө тэр чигтээ систем. Бидний mentality, сэтгэлгээ, mindset тэ энэ оюун ухааны чадамж, энэ бие махбодын чадамж, энэ дотор байгаа ур чадвар, генетикийн нөөц боломж эдгээр зүйлүүдийг ашиглаж, нэгтгэж, өөрийнхөө үнэт зүйлийг бий болгож, нийгэмд чадах зүйлөө өгж байгаа хүмүүс өөрийгөө зэгцэлсэн байдаг. За эдгээр өөрийгөө зэгцэлсэн хүмүүс өөрийгөө системжүүлсэн байгаа хүмүүс хэдийн карьерийнхаа оргилд хүрсэн байгаа. Карьер амжилтынхаа оргилтанд хүрсэн байгаа. Тэр хинээс ч одоо дэмжлэг хүсэхгүй, хүлээмжшүүлэх хүсэхгүй хэдийн ингээд хангалттай орлоготой, хангалттай эрүүл мэндтэй хувь хүний 8 хөгжлийн салбар нь хэдийн тэнцвэртэйгээр хөгжсөн байгаа. Тэд цагаа удирддаг, тэд мөнгөө удирддаг, тэд эрүүл мэндээ удирддаг, тэд одоо бас багаа удирддаг байгаа. Багаа удирддаг. За яг ийм багаа удирддаг чадвартай болцсон хүн гэр бүлтэй болох юм бол асуудал үүсэхгүй. Яг өөрийгөө олцсон хүн тий. За тэгмэл гэр бүлтэй болохоор бид нар ингэж боддог. Сексигээл гэр бүлтэй болчихно гэж боддог системгүй. За нэгэнд би чиний хүүхдийг гаргацсан хоёлоо гэр бүл. Гэр бүл гэдэг бол хоёр хүний үүсгэж байгаа систем юм аа.
тэр хоёрын дундаас гарч байгаа үр дагавар нь тэр хоёрын амьдралыг өсгөх үү, бууруулах уу гэдгийг шийддэг. Хоёр хүн хоорондоо гэрлээд нэг нь муу зуршилтай бол тэдний систем дотроос өвчлсөн гэсэн үг. Ингээд яадаг. Нөхрөө минь архинаас гаргаад өгч. Би жоохон сахарын донтолттой юм аа. Би жоохон дэлгүүрсэх эмгэгтэй юм аа. За ингээд өрхийн санхуд оройтод гэлэн байнгын докторгүй сэтгэл зүйтэй байгаад гэлэн миний аз жаргалгүй байгаа шалтгаан ерөөс нөхөр юм аа. Хохир сэтгэлгээ зөнгөлж гэлэн. Би муу залуугаас салсан гэдэг түүхийн эзэн болж гэлэн. Энэ бол хохир сэтгэлгээ. Яг үүндээ өөрийгөө төлөвшөөгүй байгаа. Миний дотор систем ажиллахгүй байгаад би ингээд төлөвсөн хүн болоод хүнтэй гэрлээгүй мэн гэдэг хүлэмжшэрхгүй байгаа хүний яриа. Өсвөр насны охины яриа л юм да. Бүх буруу одоо бусдых тэ нийгмийнх харин миний буруу хаана байгаа бэ гэдгийг ухамсарлахгүй. Бурууд нь гэхэр чим бүхэн надаас буруутай гэд гэмш гэсэн үг биш. Харин түүн дээр ажил гэсэн үг байдаг шүү дээ тэ. За гэр бүлийн систем одоо ажиллаагүй байгааг бид нар хизээ мэддэг вэ? Хүүхдүүд нь том болохыг мэддэг. Хэрвээ тэр гэр бүлийн систем амжилттай ажилласан бол хүүхдүүд нь бүгдээрээ гэрээсээ гарахдаа амжилттай явдаг. Эцэгхээсээ хамааралгүй өөрөөсөө тий одоо чи Элон Маск шиг за эсвэл одоо ингээд одоо манай гэр бүлийн хүүхдүүд бас тэгээ явж штэ. Өөрөөр хэлбэл эцэг миний амьдралын хувь заяаг шийддэг. Эцэг маань дэмжсэн бол би үдээд ингэж сайхан амьдарч байгаа. Би боломжтой аль төрсэн бол үдээд боломжтой улсаас төрсэн бол үдээд гэдэг бодлоос хэдийнээс салчихсан. Гэр бүлдээ өөртөө итгэх итгэлийг олчихсон. Тийм хүн гэр бүлийн системтэй айл. За гэр бүлийн системтэй айл амьдралд хэрэгцээтэй ур чадвараар хүүхдийг хангаж өгдөг. Санхүүгийн чадамж, эрүүл мэндийн чадамж, эрүүл дадал зуршлын чадамж. Тэгээ хүн ер нь амьдралдаа цаашдаа өөрийнхөө системийг бүтээгээд явхад өөрөөр хэлбэл тэр хүн бие дагаад явхад амьдралд яг энэ дэлхийд хэрэгтэй хүн болоход хэрэгцээтэй ур чадрыг төлөвшүүлдэг хамгийн том сургууль бол гэр бүл юм. Бид нар үнийг маш их сонссон гэхдээ яагаад хэрэгжүүлдэг вэ? Яагаад гэвэл тодорхой байдаггүй. Энэ систем дотор яг ямар ур чадвар байхын, юутай нь ажиллахын бас юун дээр нь алдчихсан. Энэ дээр өөрийнхөө гэр бүлийн одоо эрэгтэй талаас, эмэгтэй талаас үүсэж байгаа гэр бүл дээр яг ингээд амжилтанд хүрэхэд мөрөөдлөөр амьдрахад өөрт нь цаад болоодсан бүх сэтгэлгээ, сэтгэл зүйн шарахтай тэр системийг ажилуулахгүй байгаа, өсөхгүй байгаа, өөдлөнд хэмжүүлэхгүй. Зарим модны хүмүүс ингээд улам ирэх бүл доройтдог. Зарим модны хүмүүс улам ирэх бүл дараагийн үедээ өсдөг. Зарим хүмүүсийн амьдрал жил ирсэн доройтдог, эсвэл гацдаг. Яг хүмүүс ингэж ойлгодог. Яг ингээд одоо миний амьдрал яг ингээд авж байгаа цалин шиг доктортой байна гэж ойлгодог. Үгүй шүү дээ. Төгрөгийн ханш унж байгаа юм чи таны амьдралын чанар унж байгаа л гэсэн үг. Та нэг орлоготой хүн бол таны амьдрал эзэн унтсан юм байна да гэсэн үг шүү дээ. Үнтэй улсад амьдраад байгаа юм биш. Та унц. Та амьдралдаа өөрийнхөө системийг ажилуулдаг учраас өсөж дэвжих замаас татгалцсан учраас суралц гэдэг чинь ухаатай болохын тулд бид нар 10 жилийн диплом профессор авахын тулд суралцаагүй. Эцэг эхээсээ сураагүй, өмнөх нийгмээс сураагүй байгаа өсөн дэвжих сэтгэлгээ гэдэг зүйл социализмын сэтгэлгээ байгаагүй. Тэнд яг нэг юм цутгсан сэтгэлгээ байсан. Мөнгөний сэтгэлгээ, хөрөнгөний сэтгэлгээ гэдэг зүйл байгаагүй. Харин их мөнгийг удирдах, эрх мэдэл төр дэсэн ч гэсэн төрд нь байгаа хүмүүс нь их мөнгийг удирдах сэтгэлгээ байгаагүй. Мөнгө бол муу феодал гэдэг нийгмийн тийм сэтгэлгээ байгаа шүү дээ. За тэгэхээр гэр бүлээ зөвшрүүлэх гэж юу вэ? Гэр бүлийн системийг гэдэг нь эрүүл санхүүгийн сэтгэлгээтэй, эрүүл одоо амьдралын ур чадвартай, эрүүл одоо хүнлэг инэрэнгүй сэтгэлтэй, эрүүл нийгэмд ямаа өгцөн те, нийгэмд өөрийнхөө ур чадвараар өгцөн. Би төрд байгууллагад өг гэж хэлэхгүй шүү. Нийгэмд гэж чинь өөрийнхөө ур чадвараар үйлчилсэн хүн гэр бүлдээ үйлчилж чаддаг юм. Яг л өөрөө ирэхгүй сэтгэл урсдаг. За ийм болол алдаа гараад ирнэ. Байгууллага дээр үнэхээр шилдэг ажилчин болж чаддаг. Харин гэртээ юу ч өгч чаддаггүй хүмүүс. Энэ бол бидний эцэг эхчүүд юм байсан. Одоо яг энэ систем бид нар суусан байдаг. Гадар нийгэмд явахдаа айгүй мундаг хүн. Бизнес дээрээч мундаг те. Одоо энийг японочууд яагаад улс төрд гэр бүлийн зөвшөөрөг үнийг авахгүй гэж үзсэн бэ? Тэр хизээч багаар ажиллаж чадахгүй, тэр хизээч тууштай байж чадахгүй, тэр хизээч төвчээртэй байж чадахгүй, юмны ард гарч чадахгүй. Юмны ард гарч чадахгүй хүн гэр бүлээсээ салцсан байгаа. Асуудлын шийдлийг олж чадахгүйсэн бас гэр бүлээсээ салцсан байгаа. Эсвэл амьдралын хариуцлага үрий гэж бодохгүй. Гэр бүлийнхаа өмнө хариуцлага хүлээгээгүй хүн юун төрийн хариуцлага хүлээх. Өөрийнхөө өмнө санхүүгийн хариуцлага хүлээгээгүй хүн юун гэр бүлийн өмнө хариуцлага хүлээх. Ийм шат дараалж алгассан зүйл байхгүй байгаа учраас энэ систем
За тэгмүүдэл манай эмэгтэйчүүд яг тийм хариуцлага хүлээх чадамжгүй эр хүнийг сонгодог. Тэр нуруунд дээр үрээ яваад идэг. За гэр бүлээс бид нар систем дотор юу ажиллаж байгаа вэ гэхээр гэр бүлийн гишүүн болгон өөрийнхөө одоо гэр бүлдээ тусалж чадах юмнуудыг мэддэг, чадхаараа тусалдаг. Хин нэгнээ шаардлагагүйгээр санаачлагаараа хийж чаддаг гэр бүл эрүүл системтэй явж байна. За өнөөдөр өглөө босоод аав ээж нь өглөөд ингэдэг гэж зааварлахгүйгээр те өөрөө босоод гэрийнхаа юм хийждэг. За өөрөө цагийн хуваараа зохицуулцдаг. За манайхан чи ингэж болгоод идэг. Сайн аав ээж ихээр хариуцлагын өмнөөс нь авдаг. Тэр дугууланд яв, тэр сургуульд яв. За уучлаарай чи 50 саяын сургуульд оруулсан ч гэсэн сургууль хүүхдээ чинь гэр бүлийн системийг өгч чадахгүй. За 50 саяхан сургуульд багшилдаг хүн нь Умаа актем сурж байхад бид нар ялцчихл байлаа л. Тэр хүүхдүүд гэрээсээ л сурдаг. Эцэг их нь ямар үйлдэл хийж, ямар мэдрэмж авч байна. Бид нар академик боловсролыг шүтээд тэгээ яг амьдралын боловсрол, эрүүл мэнд энэ бүхий л зүйлийг хайцсан учраас гэр бүлийнхаа системийн хариуцлагаас зугтж байгаа хүн багшид хүүхдээ авчиж өгдөг. Хүүхдэд ойлгон ухамсарлуулах чадваргүй байгаа учраас бидний эцэг их гэр бүлийн системийг ойлгон ухамсарлуулах чадваргүй юм байсан. Тийм учраас үгэлж, яншиж, айлгаж нийгэм нь өөрөө хүмүүсийг айлгадаг байсан учраас гэр бүлийн эцэг эхчүүд нь ч гэсэн хүүхдүүдэд айлгадаг гэсэн. Нөхөртөө гологдчихв. Арчаагүй хүн болчихв. Боловсролгүй ах юм бол хог дээр өсөрчихв. Тэг яг ингэж айцаар явц учраас бид нар ухамсаргүйгээр заримдаа хүүхдэд айдас өгдөг. Тэгээд тэр дутуугийн комплексээ хүүхдэд онцор гэдэг. Эсвэл маш их боловсролтой хүн бол гэдэг. Эсвэл маш мундаг хүн бол гэдэг. Мундаг хүн ирээдүйд бий болдоггүй. Харин 0-6 наснд гэртээ төлөвшдөг. Эцэгийнхээ үйлдэлийг хараад хэдийнэ суудаг. Эцэг өөрөө мөрөөдөлтөд хүрээгүй байж ич өөрийнхөө зорилгодоо өөрийнхөө одоо уг үйлдэл хоёр зөрдөггүй эцэг их байгаагүй байж ич хүүхдээ чи хол давхаараа гэх юм бол боломжгүй. Та өөрөө хол давхаг юм чинь хүүхд чи хол давхах боломжгүй. Хамгийн эрүүл хамгийн урдан зам болохоор үйлдэлээр суралцах зам байгаад байна шүү дээ. Үйлдэлээр ухамсартайгаа суралцах зам. Танаа гэрийн хүүхдүүд чинь санаачлагтайгаар өөрөө сурлагаа хариуцаад энэ хэний төлөө сурч байгаа. Эцэгийнхээ төлөө онц сурах гэж цүнх үрж яваагүй гэдэг ухамсарлах. За санаачлагаараа өөрийнхөө нөөц боломж авьяасыг олох. Тэр хүн авьяас нөөц боломж олчвол өөрт нь л хэрэгтэй шүү дээ, тийм. Санаачлагаараа гэр бүлийн хариуцлагаасаа үүрлцэх. За өнөөдөр ээж маань ядарсан байна уу бид үгийг хараад өгөө. Тэ өнөөдөр манай гэр бүл санхүүгийн нэгдмэл зорилготой түүнийг дэмжихийн тулд миний зүйл хийх зүйл юу вэ? Бизнес хийжүүл туслах гэд янз бүрээр л бид нар амьдрал сургаж байгаа. Өнөөдөр хүүхдтэйгээ ачааг нуруунд дээр авснаар амьдрал сургаж байгаа юм биш, харин амьдрах чадваргүй хүнийг бий болгож байгаа. Өмнөөс нь тоог нь бодож өгсөн суучдаг шүү дээ, тий. Эсвэл ингээ монгол хэлний даалгавар нэгдүгээр ангид ороход ингээд шалгаад байждаг. Хүүхдээ муу сурахаас найдаг. Онц сурах юм бол амьдрал шийдэгддэг гэдэг өөртөө амьдрал дээр зөндөө харсан шүү дээ. Ангийн онц сурдаг хүүхдүүд супер улаан дипломтой төгссөн ч гэсэн амьдрал дээр улаан дипломтой байж чаддаггүй. Яагаад гэвэл бидний логик сэтгэлгэн дээр амьдрал ухаан байхгүй. Чи 10 жилдээ сайн сурлаа гэд их сургуультай улаан дипломтой сурлаа гэд амьдрал яг тэр диплом орчин заагцсан гэж байдаггүй. Чи үнийг мэдсэн. Би худлаа мариг байх чи өөрөө мэдчихэж байгаа. Ангийнхныгаа хар, нийгмийг хар. Тэгээ энэ сүргийн сэтгэлгээгээ хар. Тийм ээ. За тэгвэл гэр бүл дотор тэр системүүд ажиллаж байна. Дээрэс нь гэр бүл дотор сэтгэл зүйн боловсрол ирээдүйн хүнийг бэлтгэх систем ажиллаж байгаа. Аав нь ямар үүрэгтэй оролцож төндөх үү? Ээж нь ямар үүрэгтэй оролцох уу? За манай гэр бүлд одоо над дээр ажилласан систем гэр бүлд ажилласан түүхээ би хуваалцсан өмнөх лайв дээр. Би өөрийнхөө биеийн эрүүл мэнд дээр мөн далд ухамсар за сэтгэлгээ зүйл дээр ингээд 8 жил ажиллахад гэрийн хүүхдүүд яг л тийм системтэй болж ирсэн. Дасгал хийдэг болсон, хоол иддэг болсон, санаачлагтай хариуцлагатай болсон. Миний үг гэрийнхэнд үнэн тусч эхэлсэн. Миний үгээр байдаг болж ирсэн. Би тэр шаардаагүй, дарамтлаагүй зүгээр л ингүүл хэрэгтэй юм байна штэ гэдэг. Өөрөө үйлдэлээрээ харуулдаг байгаа учраас тэр хүмүүс одоо харж байгаа үр дүнгийг хараад байгаа учраас үг үйлдэл хоёр зөрөхгүй байгаа учраас л хүндэтгүүлж байгаа юм л да гэр бүлтэй.
гэр бүлдээ хүндэтгүүлж чадаагүй нийгэмд гаж хүндэтгүүлж байвал тэр худлаа хүндэтгэл. Зүгээр масктай хүндэтгэл. Яг жинхэнэ хүндэтгэл л шүү дээ тий. Өөрийгөө хүндлээд дараа нь гэр бүлдээ эрүүлэр хүндлэгдээд тэгээд тэр хүн өссөн үсэг нийгэмд хүндлэгдэн л хүндлэг. Яг л гэр бүлийн амжилтанд хүрчихсэн шүү дээ. Тэ өөрийгөө ч амжилтанд хүргэсэн, гэр бүлээ ч амжилтанд хүргэсэн. Одоо тэг яах вэ? За одоо гэр бүлийн систем дээр манай нөхрийн гаргаж исэн алдаа. Би хүүхдтэй шаардлага тавьж чаддгүй байсан би муу зуршилтай байсан урдна. Тэгсэн байж би хүүхдтэй зөв хүн болоорой, эрүүл хүн болоорой гэж хэлж чадахгүй байсан. Тухайгаа би өмнөх лайв дээр дахиад ярьсан, өмнөх челленж дээр. Тэгвэл би өөрөө эрүүл дадалтай, эрүүл ийм амьдралын системтэй болоод эхэлсэн ээ. Хүүхдүүд маань тийм болоод ирэхэд би ямар шаардлага тавихгүйгээр хүүхдүүд тийм болж ирсэн. Харин нөхрийг хүндлэхгүй болоод ирсэн. Яг даавга хүндлээгүй гэж бодож байна. Дорд үтсэн дээ юу? Эсвэл ингээ хайрлаагүй дээ юу? Үгүй. Анх нь үг үлдэл хоёр зөрөөдөөсөн байхгүй. Миний хүүхдэд онцор ухаантай мөнгө ол игээд ирээдүйд юу гэдгийг юу ч хэлсэн. Гэрээ цэвэрлэгсэн ч үгэнд нь ордоггүй. Тэрийн төлөө гэрээ цэвэрлэгсэн ч үгэнд нь ордоггүй. Тийм биз. Яагаад гэж өөрөө системгүй учраас өөрөө юм том гүзээтэй, өөрөө томхоо залах уу, өөрөө ингээд компьютер тоглодог, өөрөө төлөвшөөгүй байгаад байгаа хүний үгийг ер нь хэн сонсох юм бэ? Тохоос сонсохгүй шин. Нөгөө монголчууд их гоё хэлсэн байдаг шүү. Өөрийгөө хичээ гэдэг. Чи хүүхдүүдээсээ хүндлэл өсчөөл өөрийгөө хичээ. Чи гэр бүлээсээ дэмжлэг өчөөл өөрийгөө хичээ. Чи нийгмээр үнэлүүлжтэй баян одоо юу гэдэг алдар нэртэй амжилттай нэгэн болох юм бол өөрийгөө хичээ. Одоо хинт зааж зөвлөх хэрэггүй. Өөр дээр буу. Тэгэхээр гэр бүлийн хариуцлагыг хумсгалаагүй юм чи араар тавина. Эсвэл гэр бүлээсээ сална. Энд тийм буруу сайн муу хүндээ биш. Амьдрал ингээд бид нар 60 70 насалахад ер нь ингээд нийгэмдэр байгаа амжилттай хүмүүсийн яг эрүүл систем нь ажилдсан байгаа хүмүүс аль салбар дээр бүхий салбар дээр амжилт гаргадаг. Урт удаан хугацаанд өсөж яваа хүний карьер ямар байх вэ? Өсөж яваа хүний одоо яг чанартай амьдарч байгаа хүний амьдралын систем яаж ажилтдаг вэ гэхээр өөрийнх нь амжилт жил ирэх тусам өсөөд л байна. Мөн гэр бүлийнхэн чанар жил ирэх тусам сайжраад л байна. Тэгээ тэр гэр бүл улам л хоорондоо ойлголцолтой. Одоо жишээ нь манайх юун дээр үзэж байна л да. Одоо та нарын тэр $15 сургалт гэдэг байгаа тэр харилцаа гэдэг системийг үзэж байгаа юм. Ямар харилцаа жил ирэх тусам хөрддөг вэ манайхаа. Тэ ингээд гал халуун анх дурлсан шигэ өдөр болгон секстэй л гэдэг амьдралаар байж чадж байгаа юм уу? Одоо 15 20 жил болоход тэ. Манайхаа ингэж ойлгоод би нөхөртөө 20 жил амьдарч юм. Бид хоёр баг ойлголцож байгаа. Тэгээд секс амьдрал чи ямар байна гэдэг байхгүй. Тэгвэл тэр хоёр нэгнийг хүсэхгүй байгаа юм байна. Нэгнийг хүсээгүй эцэг гэхээс хайр мэдрэгдэхгүй шүү дээ. Нөгөө уламжлал болгодог тийм яриатай те. Яг энэ харилцааны системийг 8 жил ингээд гэр бүл дээрээ хэрэгжүүлэхэд би хэрэгжүүлсэн зүйлээ л ярьж байна. Мундаг хүн болох гэж яриаггүй ойлгомжтой бах те. Эхлээд ингээд бид хоёр хол байсан 5 жил. Тэгэхэд бол харилцаа хурж исэн, өгч исэн, салах дээрээ тулж исэн, өөрийгөө зохицолж авах цаг хугацаанд. Харин харилцаа, сэтгэл эдгэрэл, эдгээр зүйлүүдийг оруулж ирсэн. Одоо яг анх дурлаж байснаасаа одоо нэгэндээ татагдаж байснаасаа илүү жинхэнэ хайр болж хувирж байгаа. Жинхэнэ хайр гэдэг нь учиргүй нялуураад үнсэлцээд байхаас илүү одоо нялуурж байгаа, үнсэлж байгаа, одоо өдрө болгон одоо сексийг хийж байгаа. Энэний цаана нэг юм өөртөө хүлээн зөвшөөрж байгаа, бие махбодор үсгэс гадна сэтгэл зүрхнээсээ өсөж байгаа хүмүүс байгаа. Жинхэнэ хайр харцаараа ойлголцдог гэж ярьдаг штеп. Жинхэнэ хайр зөвхөн ингээд эерэг зүйл байдаггүй. Тэр дотор бас хосууд даван туулах зүйл гэж байгаа. Ихэнх хүн хайрыг маш өндөр төсөөлөлтөд ороод ирсэн учраас яг энийг маш зүгээр том төсөөлөлтөд ороод ирсэн болохоос хайр бол жижигхэн систем юм а гэдгийг анзаардаггүй. Хайр бол өдөр болгоно өөрөөсөө дэмжсэн харилцаа, усалсан харилцаа. Тэгэд өөрийгөө дэмждэг хүн ч одоо ер нөхөрч байна уу, юм ихнэрч байна уу, яаж хүндлэх вэ те. Тэгэхээр танаа гэр бүлд харилцааны систем үйлчилж байна. Энэ харилцааны систем зөвхөн ихнэр нөхөр хоёрын үйлчилдэг биш. Ээж хүү хоёрын хооронд ингээд бас үйлчилдэг.
Танай гэр бүлийнхэн нэгэндээ яг жинхэнэ хүндэтгэлтэй харилцаж байна уу эсвэл айсандаа байгаа мó хүнлэл айц хоёр их ойлгон штэ тий. Ээж нь өглөө дуурлаад мөнгөөр нь боогоод юм уу тий. Эсвэл ингээд ээж нь хитрхи өгөөд өөрөөсөө хамааралтай болгочоод танай гэр бүлд ийм харилцаа байдаг уу. Яг тийм жинхэнэ хүүхдүүдээж гэсэн үгүй гэж хэлэх эрх чөлөөтэй өсгөж чадж байгаа юу? Өөрийнхөө шийдвэр зоригтой байдалтай илэрхийлэх байдалтай өсгөж чадж байгаа юу гэдэг чинь системтэй амьдрал. Харилцааны систем. Тэгэхээр энэ манайхан чи хайр гэхээр ерөөсөө дурлал сексэл хүүхдтэй олчих гэдэг ойлгоод байна л да. Үгүй хайр гэдэг бол харилцааны ур чадвар, ойлголцлын ур чадвар, нөлөөллийн ур чадвар, бас мөн хамаарлаас салах амьдрал. Маш дотроо хил хязгаарын урдлаг. Өчрхөө наалдаад чиний зүйлийг банкны дансыг би мэдчих хэвээр. Чиний утасны дугаарыг би мэдчих хэвээр. Чиний эцэгхийн ярианд би оролцох хэвээр. Чиний эцэг манад ирж явах хэвээр тий. Ийм хил хязгааргүй байдал хайр биш. Уламжлалт сэтгэлээр ирсэн зүйл болгон танаа гэрт уламжлагдах хаалгатай биш ээ. Өөрөөр хэлбэл танаа гэр бүлд өөрөнгөсөн хил хязгаар, танаа гэр бүлийн дархлаа, сэтгэл зүйн дархлаа, танаа гэр бүлийн дүрм, танаа гэр бүлийнхэн мэдрээд ойлгодог мэдрэмж гэж байна. Энэ нь гэр бүлийн гишүүн болгон дээр мэдрэгдэж байвал энэ бол эрүүл гэр бүл юм. Танаа гэр бүлд ингээд том нь ойлгодог, бага нь дэмждэг, чи намайг ойлгохгүй гэдэг харилцаа явж байвал танаа гэр бүл систем үйлчлэлтгүй юм байна да. Дайдаг гомдохгүй цаг дээр явж идэг те. Аавдаг гомц, ээждэг гомцоо. Одоо хүүхдүүдтэй гомдоод байна. Би ингээд чамд гомдоод байна. Нөхөр надад цэцэг өгөөгүй гомдож байна. Тэ ингээд нэг тийм гомдомхоо сэтгэл зүй явж байвал тэр гэр бүлийн систем хэдийнэ доголдсон байгаа гэлтэж байгаа. Чамд ийм хар данс байдаг бол тэ жирэмсэн байхад төрсний дараа ийм үед намайг доромжилсан гэдэг тийм үг хөөддөг, үхэр хөөдөггүй тийм байх юм бол танай гэр бүл эрүүл бус харилцааны систем доголдсон гэр бүл тий. Эрүүл дэмжлэггүй гэр бүл байна. Нэгнийхээ мөрөөдлийг дэмжихгүй байгаа бол энэ систем хэдийн ажиллахгүй. Тэгээд дэмжихгүй нэгнийгээ шүгээд нэгнийхээ бодит байдлыг хэлж ирсэргээд жил хэрэгт тусам токсик харилцаатай харилцааны систем нөхөж байгаа гэр бүл хөндөрсөр байгаа сүултээ хүүхдтэйгээ төлөө дэсдэг болоод тэгээд сүултээ салдгүй байлаа ч гэсэн хоорондоо ингээд яг эрүүл ингээд харилцаа хайр амилж байгаа гэр бүлд 24/7 болсон ч уйдахааргүй амьдрал бий болдог. Ер нь хүн санхүүгийн эрхчлөөнд хүрч яах гэдэг юм. Ер нь хүн цаг хугацааны эрхчлөлөг болж яах гэдэг юм. Нэг хүнтэй л хамт биш те. Гэртээ хинтээ байх вэ? Чи яг амжилттай санхүү эрхчлөлтэй энэ хүү системийг байлгаж байгаа хэн бас нэгэн шалтгаан хантайгаа байх шүү дээ. Тийм үү? Тэгтэл одоо ингээд мөнгө олох гол яваад их юм. Тэгээд хагасаа бүтэн сэндээ хаяа уулзч байгаа. Би ингээд маш олон гэр бүлүүдтэй ажиллах нөхөртөө хизээ уулздаг ингээд асуухаар өдөр нь ажилдаа явжал орой нэг жижүүр нэг уулздаг. Аав ээжийн дүрт тоглодог. Тэгснээ нэг секс сэвэл хийх бол хийдэггүй. Тэгээд ингээд гараа авчдаг. Тэгээд танаа гэр бүл гэрчин бол зочид буудал юм байна. Танах одоо яг гэр бүл биш юм. Хэдэн хонц амьдраад байгаа юм шүү те. Ингээд ажилдаа ядарсан. Тэгээд ингээд нэг юм. Тэгээд яг санхүүгийн эрх чөлөөнд хүрээд яг гэр бүлтэй амьдрал систем нь амжилттай яваад гэр бүллээрээ амьдрахаар өөрсдөө нээж өгдөг юм байна. Та хоёрын харилцаа нэгнийг нээж, нэгнийг өсгөж, нэгнийхээ гоё мэдрэмжийг хөглөж, сэтгэлийг хөглөж амьдрдаг уу? Таны хажууд байхдаа таны хажууд байгаа хүн чинь хөглөгдөж амьдрдаг уу? Сэтгэл хөглөгдөж амьдрна гэдэг нэг сайхан. Хажууд ингээд сайхан сэтгэл хөглөдөг хүн байхаар өөрөө ирэхгүй мөнгө олсон ч болоогүй уран зоригтой уртгаа хийдэг хүн. Таны хажууд амьдрах хүн хэр сэтгэл хангалуун ханамжтай байгаа вэ? Та өөртөө сэтгэл ханамжгүй байгаа юм бол ухамсаргүйгээр хажуудахаа сэтгэл ханамжгүй хүн болгож өгдөг. Та өөрийгөө шүүмжилдэг, өөртөө эрүүл бус харилцаатай байх юм бол ухамсаргүйгээр хажуудахаа шүүдэг. Тэгэхээр тэр хүнд гэр бүл зохихгүй гэсэн үг. Харин гэр бүлийн системийг суулгаснаар хин хинтэй зохицох хүн гарч ирдэг. Бид нар ингэж ярьдаг. Муу хүнтэй суучлаа. Сайн хүнтэй сууя. Сайн хүнтэй суучгаад сайхан амьдардаг гэж. Үгүй эрүүл бус систем дотор нь ажиллаж байгаа хүн эрүүл хүнтэй сууна гэж байхгүй. Сайн муу хүн гэж байхгүй. Харин өөрөг нь өсгдөг эрүүл систем хандлага төлөвшөлтэй тэрнтэй хүн гэж байгаа. Үг хэлэхээр ч ялгараад ирнэ. Нэг мөсөн үсээгүй элит болоод ядуу сэхэтэн болоод нэг дөрвөн ангилал гаргацсан байдаг да. Тэр чинь хүнийг ялгалсандаа гаргаад байгаа ш ухамсарын төвшнгөөр нь гаргачихсан.
дугуйгаа л олно. Чи өөрийгөө хаана өргөн тийм л хүнтэй очирно. Чи өөрийгөө хаана өрөхийг чиний дотоод стандарт шийддэг. Чиний дотоод стандарт чинь доогуур олж байгаа мөнгө чи яг түүтэй адилхан доогуур ах юм бол яг л тийм хүнийг авчирна. Солонгос календар гардаг шиг нэг ядуу бачка очоо баян бачка гэдэг суудаг тийм байхгүй. Нэг нь бэлэн гомын яриад нөгөөдг нь эрүүл хоол яриад идэг хоорондоо зохицохгүй. Ер нь хүн өөртөө нь адилхан мэдрэмж өгдөг, өөртөө нь адилхан сэтгэдэг, өөртөө нь адилхан харилцантай, өөртөө нь адилхан чи зүгээр надтай адилхан хүнийг хайдаг үстэй өрөөсөн хүний хайж байгаа. Тэгэх юм бол заримдаа кино ядуу сэтгэлгээ баян сэтгэлгээтэй хойлоод идэг. Хоббигүй, сонирхолгүй, мэдрэмжгүй хүн югээд л нэг юм ам зогоож байгаа анхдаг сэтгэлгээнд дэр байгаа хүнийг сонирхох юм бэ? Жохон амьдралын бодит байдлыг нөө өсвөр насны хийсвэр сэтгэлгээтэй андуурхаа болох шаардлага байна. Гологдсон шүү дээ. Хүн хүндээ гологдоод байгаа юм биш. Системдээ гологдоод байгаа байхгүй. Багаас нь төлөвшүүлээд ингээд багаас нь одоо амьдралын гэр бүлийнхаа гоё стандартыг суулгацсан байгаа хүүхэд яг л тийм л их нарыг, яг л тийм л нөхрийг сонгож гэрлэнэ. Тэгэхээр ирээдүйднийх гоё сайхан өргөн бэртэй олъё гэдэг зайны хайны ном уншуулах шаардлага байхгүй. Багт нь эцэг их нь өөртөө эрүүл харилцаатай байсан уу? Эцэг их нь одоо хайрлалцдаг байсан уу? Үнсэлцдэг байсан уу? Тэрвэрлцдэг байсан уу? Гудамжаар хөтлөгддөж байсан уу? Хайрлалцж байгаагаа тий хүүхдүүдтэй их харагдуулсан уу? Хэрэлдэж байгаа нэгнийгээ доромжилж байгаа их харагдуулсан уу гэдгээр тэр гэр бүлийн систем суугаад байгаа маа. Хэрэлддэггүй гэр бүл байхгүй гэсэн зогсож байгаа харилцааны ур чадвараа харуулж байгаа гэр бүл нь хэд байгаа вэ? Яг энэ. Окей. За тэгээд гэр бүлийнхаа системийг бүтээж чадаагүй. За 3 дахь руу ороод тэгээд дуусъя. Үргэлжлэг орой цэгийн менежс гэдэг шиг та нарын челленжтэй. Энэ 2 дугаар челленж бол нэр энэ надад байгаа мó гэдгийг л ухаарахад зориуллаа. Гэрийн даалгаварт нэгдүгээр надад ямар системүүд надад ямар намайг дэмжсэн дадал зуршил ажилдаг вэ гэдгийг бичнэ. Яг бодит үнэгээр бичээ. Энэ надад шалгуулах гэж хийгээд байгаа ш. Та өөрийнхөө төлөө хийж байгаа учраас би ерөнтэй хүнд юу өгч чаддаг хүн бэ гэдгийг бичээд үзтээ. Өөрөөр хэлбэл системтэй амьдралтай хүн гэдэг чинь өөртөө худлаа ярьдаггүй хүн байхгүй юу? Би яг маргааш өглөө босоод дасгал хийнэ. Би яг маргааш өглөө босоод ном уншнаа. Би маргааш өглөө босоод энэ санаанд орсон бизнесээ хийнэ. За би яг маргааш босоод онлайнаар орлоготой болно ч юм уу. Яг энэ үйлдэлүүдтэй хүрсэн юм хүрээгүй юм уу? Энэ би өөрийгөө дэмжсэн ямар үйлдэлүүдийг хийж исэн бэ? Энэ чинь таны системтэй эсхийг чинь гаргаад ирнэ. За би амьдралынхаа турш ингэж гаргаад ирэх нь. Дараа нь би гэр бүлдээ ямар систем өгч байгаа вэ? Миний сая ярьсан зүйлүүд байна уу? Та энэ видео ч юм уу, лайв ч юм уу, энийг бүтнээр нь үзчихижил ойлгох учраас өөртөө цаг гаргаад би өөр нэг гэр бүлтэй ямар харилцаа өгдөг юм? Дэмжлэгтэй харилцаа өгдөг юм уу? Эсвэл би үйлдэлээрээ хүүхдүүдтэй юу үлгэлж харуулдаг вэ? Жишээ нь хүн гэртээ навсгал хувцсан өсчөөд ирээдүйд сайхан амьдраарай гэж хэлэх хэрэггүй болж байгаа юм л да. Үг үйлдэл хоёр чинь зөрөөд байна. Чи гэртээ өөрийгөө хүндэлдэггүй. Гэртээ ярьж байгаа үг чинь, өмсөж байгаа хувцс чинь, илэрхийлж байгаа байдал чинь, найзалж байгаа найз чинь, авчирж байгаа одоо садан чинь чамайг хүндэлдэггүй нэг тийм хүмүүсийг гэртээ авчирж байвал хүүхдүүд чинь чамайг яаж хүндлэх юм бэ? Чи өөрөө мөрөөдөлтөй өрөөгүй байж хүүхдүүдийнхээ өмнө ямар хүндлэлийг болж авах вэ? Өөрийгөө хүндлэв. Тэгэхээр гэр бүлийн систем дээр би яг яаж ажиллаж байна? Надад ер нь манай гэр бүлд систем байна. Ажиглая дээ, гэр бүлийн ажиглая. Санаачлаараа хийдэг хүн хэд байна? Танай гэр бүл чинь өөр ингэсэн тий хил хязгаартай юу? За тэгээд дараачих нь. За би ер нь хүүхдүүдэд хэн болгоод өсгөж байгаа юм бэ? Ямар гэр бүлийн системийг суулгаж өгч байгаа юм бэ гэдгийг ажиглана. За одоо 3 дахь шат. 3 дахь шат нь эхлээд бид өөрийгөө зассан. Дараа нь бид гэрээ засч өгнө. За засаж явах хувьд өөрийгөө одоо бүтээж байна. Дараа нь гэр бүлээ бүтээж байна. Гэр бүлийнхаа системийг бүтээж байна те. За хамгийн сүүлд нь бид нар шууд ингээ өсрөө орчдөг. Өөрийгөө бүтээгүй гэж бизнес руу юм уу? Ажил руу өсрөө орчдөг. Тэгвэл нөгөө дээрээ амжилт гарахгүй байгаа шалтгаан чинь 10 бизнес 9 дампраад байгаа. Эсвэл ажилд орсон ч олигтой захирал хөтлөө явахгүй байгаа шалтгаан чинь ерөөсөө өөрийгөө гэрээ төлөвшүүлэг. За гэртээ ингээл байнга токсик байгаа хүн югээд нэг ажил дээр гаргаад сэтгэл хангалуун умалцуулаад байх хэвдээ тий. Тэгээд 3 дахь хэсэг нь одоо энд ярихад бол юу байна?
авч чадах шатанд би хүргэе гэж бодож. Нэгэнт бизнес рүү орох гэж байгаа хүн энэ хоёроо зөрчилсөн, нэгэнт бизнес рүү орох гэж байгаа хүн одоо $10,000 төлөөд суралцсан. Яг л хэдийний тэр чинь бизнес эхлээд орлогоо бүтээгээд яг одоо өөрийгөө зөрчлээд гэрээ зөрчилсөн байгаа хүмүүс яг энд суралцахад мөнгнөөс илүү өөрийнхөө үнцнийг бүтээсэн, гэр бүлээсээ бүтээсэн тийм учраас тэднийг энэ орлогонд дагаад ирсэн. Тэмхүү сэтгэлтэй хүмүүс байгаа. Тэгэхээр бизнес бол энэ хувь хүний өсөлтөөр шалтгаалж өсдөг зүйл. За тэгээд энэ систем чинь бизнес дээр чинь ч гэсэн ажилдаг. Өөрийгөө өсгөөгүй мөнгөний төлөө явж байгаа бизнес 8 олдог. Тэгээд ер нь дампуурдаг. За маш ойлгомжтой нэртэй өөрийгөө зөрчлөөгүй байгаа хүн улс төр бизнес, ажил, карьер эдгээр бүх зүйлөө орсон ч гэсэн амжилтанд хүрэхгүй байгаа шалтгаан нь нөглөө ороо хасчаа шалтгаална да. Өөрийнхөө төлөвшүүлэх гэж байгаа шалтгаанаас ч эхэлнэ гэсэн. За тэгээ нийгэмд зориулж хэн нэгэн болцоход гэртээ хин ч биш байгаад байгаа. Энэ үзүүлэлтүүд чинь таныг өдөө хүртэл байлгасан. Тэгэхээр таны бизнес хэр доктортой явж байгаа. Бизнес чинь одоо энэ бизнес чинь систем ажиллаж байгаа бол танаа шалтгааллахгүй бизнес чи явж эхэлнэ. За мэдээж энийг унтаж байхдаа мөнгө олох гэж янз бүрээр яриад байгаа боловч танаа шалтгааллахгүй гэдэг чинь энэ чинь 3 тал зүйлд үйлчилж штеп. Өөр дээр танаа шалтгааллахгүй та дасгалаа хийдэг болно. Энэ чинь дадар зуршил болцсон хүн. Өөрөөр хэлбэл нэг хичээхгүйгээр өдөр болгон одоо чинь би дасгал хийлээ гэж бодоход надад шалтгааллахгүй би хийдэг болно гэдэг чинь дахинд автомат болцсон юм гэсэн. Гэр бүл дээр танаа шалтгааллахгүй хүүхдүүд чинь онцраад өгөгдлөө олоод тэгээд өөрийнхөө цагийн хуваарийг зогсуулад өөрийнхөө амьдралын өмнө хүүхдүүд чинь хариуцлага хүлээгээд тийм таны тарих ажиллахгүйгээр ингээд гэр бүлийн гишүүн болгоны тарих оюун сэтгүүл сэтгэл зүй ажиллах юм бол танайхан багаараа ажиллаж байгаа. Та гэр бүлдээ багаараа ажил сурааг байгаа юм бол бизнес дээр баг гэж яриач үгүй. Тань тийм лид чадвар байхгүй. Хэрвээ энэ хоёрыг алгасаад яцсан бол сайхан жүжиг тоглох одоо болооч. Нэг юм сүлжээн дээр очил, нэг байгууллага дээр очил, нэг даргын дүр тоглоод тэр дотоод зурчил байнга л мэдрэгдэж штэ. Хот цаашаа. Энэ хот мундаг, нийгэмд айгүй мундаг, ажилдаа айгүй мундаг, амьдралдаа байхгүй. Болж төлөвшөөгүй, ээж бол төлөвшөөгүй хүн бизнес хийнэ гэж одоо юу ах вэ? Бизнес гэд биш 8 хийж болох байх. Эсвэл төр хугацааны тоглолт тэгээд дампуурч болно. Тэгэхээр бизнес бол урт хугацааны насан туршийн зүйл байхгүй. Гэтэл тэрийг ингээд өөрийнхөө насан туршийн дадлаач эзэмшээгүй байгаа хүн хийнэг үстэй маш шүү. Тэ? Гэр бүлдээ нэг гэр бүл гэдэг төслийнхөө очрыг олоогүй байгаа хүн байгууллага гэдэг төслийг хариуцаж ажиллаа юу? Эзнээс дэлгээр явлаа юу? Эсвэл ч маш шүү. Тэгэхээр эн чинь хүн авч чадах хэмжээгээр нөгжөөвөл тэр чинь өглөг учраас Update Mind Academy сургалтууд энэ 3 шатыг гуруулангийн яг үг шатаар нь үе шатаар нь маш энгийнээр өгсөн сургалт. Энэ ямар нэгэн одоо чиний хурдан замаар баяжих ч юм уу, хурдан аргаар сайхан амьдрах ч юм уу зүйл биш. Чиний бүх насаараа байцсан сэтгхүү сэтгэлгээ эн чинь тэгж ярих юм бол бид нар монголчуудын сэтгэлгээнд суудсан социалист сэтгэлгээ, манжийн сэтгэлгээ, гэр бүлийн систем, өөрийгөө олох системд хэрхэн нөлөөлсөй тэндээс нь ахуулаад маш энгийнээр. Гэхдээ би чамд түүх ярихгүй нь ойлгомжтой. Зүгээр л суусан чиний одоо гэр ахуй дээр үйлчилж байгаа тий өөрийгөө анзаарах, өөрийгөө олоход чинь нэгдүгээр систем нь туслана. Хоёрдугаар систем нь чи $2,000 хөтөлбөр бол коуч хүнийг бэлддэг юм бид нар. Коуч дундаа дараагийн шатлалын коуч, програм ихтгэл өмчлийн коуч ахад бэлддэг. Тэгээ эдгээр хүмүүс нь өөрийн гэсэн одоо чи ямар асуулт асуун тэр амьдралаар амьдрна. Яаж юу гэдэг асуултыг юу хийх үү? Яаж баяжих үү гэж асууж байгаа хүмүүс ядуу амьдрд юм аа. Чи өөрөөсөө одоо хүртэл буруу асуулт асуусаар ядуу асуулт асуусаар одоо ядмаг амьдралаар явж байгаа бол чи системгүй амьдралтай хүн л ер нь яаж юу гэдэг асуултыг асуудаг гэсэн. Харин $1,000 коуч хөтөлбөрт орж байгаа хүмүүс яагаад гэдэг асуултыг хэдийнэ олчихсан хүмүүс байна. Яагаад би коуч хүн болж байгаа? Коуч хүн өглөө босоод эрүүл асуултыг өөрөөсөө асуудаг. Ер нь гэр бүлээсээ ч гэсэн эрүүл асуултыг асуудаг. Хүний өмнөөс хариуцлага хүлээдэг биш, хүний сэтгүүг хөгжүүлдэг хүн болдог юм. Хүний сэтгэл зүйг чиглүүлдэг хүн болдог. Гэрийнхаа лид нь болдог, жинхэнэ гэр бүлээ өсгөдөг хүн болдог. Би ч гэсэн тийм мундагтаа болоогүй. Олон жилийн өмнөөс коучингоор ингээд одоо
хичээлж 10,000 вон дээр ажилласараад нэг мэтэд ухамсаргүйгээр хүмүүсийг өсгөж чаддаг тийм хүн болчихгүй юу? Энэ бол ингээ коучинг, тарих судлал гэдэг салбарын гавьяа ахгүй. Яагаад би ингэж амьдарч байгаа юм бэ гэхээр заазгүй болохоор хогч штэ. Яагаад би ингэж амьдарч байгаа юм бэ? Ганц би болохоор хогч штэ. Яагаад би ингэж амьдарч байгаа юм бэ? Царай муудаа болохоор ийм яагаад биш. Яагаад би баян болох юм бэ? Яагаад би эрүүл амьдрах юм бэ? Яагаад би дасгал хийх юм бэ? Яагаад би гэр бүлтэй болох шаардлагатай юм? Эдгээр асуултыг зүрхнийхээ гүнээс ухаарч байгаа тий. Өөрийнхөө сэтгэлийг тэлхийг хүсэж байгаа дэлхийн сэтгэлгээтэй хүмүүс коучинг руу орно. Коучингийн түүнийг одоо та коучээр сураад сурцсан хэрнээ одоо коучероо орлоготой болж чадахгүй байгаа. Систем өгсөг шүү дээ. Зөндөө сертификат авлаа гэх коучтой болсон гэсэн үг биш л дээ. Үгүйжтэй нэг эмч чигсэн диплом аваад эмч болчихдгүй шүү дээ. Дараа нь ур чадвартай тэгээд энэ сэтгэлгээ орж ирж одоо өөр эмнэлэгтэй болох уу, өөр юм байгууллагад ажиллах уу гэдэг хоёр сонголт болдог шүү дээ, тий. Тэгэхээр манай $1000 хөтөлбөр бол систем. Академийн систем болж өргөжж байгаа. Одоо хэрхэн коучуд өөрөө шалтгаалж системтэйгээр ажил сурах вэ? Тэ? Одоо нэгэнт ингээд өөрийгөө төлөвшүүлсэн хүн чинь орлогоо олж эхэлнэ үстэй, тий. За $100 хөтөлбөр одоо $15 зарлаад байгаа ч гэсэн бид нэр аффилиатыг өгж байгаа. Та эхлээд бага орлогыг бүтээгээд үз. Тэ? $15-ын 60% аффилиатыг та хүртээд үз. Та өөрөө гэртээ энэ системийг бусдад өгөнгөө борлуулах боломжтой. Тэгээд мөнгөийг чамлж болдгоо маа, тий. За тэгээд гоё штэ өөрийнхөө гэрийг зэгцлэнгээ, өөрийгөө зэгцлэнгээ үнийгээ борлуулад орлоготой болоод энэ орлогыг бүтээх чадамжийн анхны шатны чадварыг эзэмш. Дараа нь 20 дугаар шатны коучн дээр мэргэжлийн болж эхэлнэ. Мэргэжлийн болох нь ингээд цаашаа орж ирсэн хүмүүст нээлттэй. За тэрний дараа манай 3 дугаар шатлал эхэлдэг. Манай 3 дугаар шатлын $10,000 сургалтанд одоо ангийн дүрцэн суралцж байгаа. Эдгээр хүмүүс бол өөрийн гэсэн системтэй нийгэмд манлайлагч. За тэгээд дараагийн дэлхийн түвшний юмыг ярьж байгаа. Манай дэлхийн эртритүүдэд ментороор оролцох менторудаа бэлтжиж байгаа. Одоогоор Автод Майнд Актем маань 5 орнд эртрит хийсэн байгаа. Өөрөөр хэлбэл 5 орны эдийн засгийг дэмжихээр ажилласан байж тээ бид нар. Тэ. Тэгэхээр одоо яг менторууд маань алсын хараавал бид нар ингээд дэлхийд одоо явж ин дараагийн шат руу тэ. Дэлхийн хааж өөрийнхөө үн цэнээр гэлддэг тийм хүмүүс болох, системийг ойлгоцсон, тэр чигтээ өөрөө систем болцсон тийм хүмүүсийг бүтээж байгаа. Тэгээ өнөөдөр би менторудтайгаа 5 цагийн VIP тренинг хийчихэд ирж байна. VIP вебинар л гэсэн үг л дээ. Танхимын 5 цагийн яг энэ системийг гүн ойлгох VIP. Монголд 20 хоног хугацаанд би 4 удаа VIP-ийн тренингээ зарлаад өнөөдөр яг тэр сургалтаа дүүргчээд энд ирж байна. Бусад үед бол сургалтандаа орж ирдэггүй. Энэ лайвууд сургалтандаа орж ирдэг үед бусад хөтөлбөрүүдэд би VIP дээр заадаг. Ганцаарчсан цаг авдаггүй. Харин энэ 7 удаагийн челленжид зориулж байгаа шалтгаан маань энэ монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх эрхэм нандин одоо өөрийнхөө дотроос өгж байгаа өглөг. Тийм өглөг учраас ямар нэгэн надад тийм хэлбэр дүрс шаардлагатай биш. Яг ухаарсан зүйлээ өгөхөд чи хүн өөрөө л байхад хангалттай шүү дээ, тий. Тэгээ тийм л зүйлийг өгж байгаа. Тэгэхээр та энийг өөртөө шингээгээд дараа нь өсгөхийг хүсэж ивэл манай хөтөлбөр нээлттэй. Эсвэл дотор ороод 7 хоногийн одоо нээлттэй хугацаанд та өөртөө зүгээр үйлдэлээ хэрэгжүүлээд тэгээд үргэлжлүүлээд одоо та сураад явах боломжтой шүү дээ. Манай хэд ч одоо 60 хэдүүлээ 63 дөрүүл болцсон л дээ. Тэгээ үргэлжлүүлээд 100 олон гол үнэн бацаа нэмэгдээд ер нь явандаа $100 руугаа ороод тэр $100 босгоноос эзэж буухгүй. Яагаад гэвэл дэлхийн сургалтууд $100-оор үнэлэгддэг. Автод Майндын үнц нь хэдийнэ тийм. Яагаад гэвэл Автод Майндын хөтөлбөрүүд амьдрал Монголын практик дээр хэрэгжээд дэлхийн системүүдээс суралцаад за тэгээд франчайз эрхүүдээр үнэлэгдээд яваад одоо франчайз эрхийг бид нар нийгэмд бий болгож гаргаж ирж байгаа ийм том систем, ийм гоё актем байна. Тэгээ энэ хамт олон та нар маань нэгдээд гоё зохион байгуулж байгаа ивентүүдэд оролцож болно. Манай менторууд хагас өдөр болго ивентэд зохион байгуулдаг. Шангрила тэгээ гоё газруудад ивентүүдэд зохион байгуулдаг. Та хэд маань өөрсдөө манай хамт олон менторууд өдөр очиод ивентүүдэд уулзах болно. Харин Монголд авах хугацаанд би ганц л удаа ивент хийж чадах бах. Тэгээ гадаадад нэг ретрит хийх одоо менторуудтай гадаадад нэг ретрит хийх зорилго байна. Амжих. Тэгэд
20 хоногийн дараагаар бид нар дэлхийг тойрох аялалдаагаар явж байгаа. Дэлхийг тойрж яг энэ системтэй сэтгэлгээг түгээх аялалдаа гэр бүлээрээ гараад явж байна. Дэлхийг тойрсон орон орны найзуудтай тэгээд эдрээсээ суралцж бас буцаагаад умаа дотор яг энэ дэлхийн сэтгэлгээг түгээдэг, түчилж явдаг юм аа. Тэгээд та бүхэн маань энэ хүү лайвыг үзэж ер нь юун дотор ороод ирээ гэдэг ойлголтыг бас өгсөн баг тийм маш зэгцтэйгээр өгөхийг зорилоо. Тэгээд илүү гоё гүнзгийрээ сурахыг хүсэх юм бол та хэд маань одоо $15 доош орж олно үргэлжлүүлээд одоо манай коуч хөтөлбөр бас нэгдсэн. Заавал тэдэнд нэгдэн гэхээс илүү төрөл суралцж байгаа хүмүүс маань цаашаа суралцаад явдаг. За манай менторууд маань бас түүнд ажилдаг байгаа байхгүй. Тэгээд тийм учраас та хэд маань ажилдаг гэхээс илүү тусалдаг юм да. Тусалж чиглүүлэх боломжтой. Тэгээд дараагийн шатлалын хөтөлбөртөө авч болно. Манай менторууд та хэдэд хүссэн мэдээллийг чинь өөртөө гой хувь чатаар холбогдчих юм бол хүссэн мэдээллийг чинь дэлгэрэнгүйгээр өгөөд яваад таныг яг ахицтай суралцах чинь найз чинь байгаад тий чиглүүлэгч чинь байгаад туслахад бол үргэлж бэлэн шүү. Тэгээд Авторит Майнд Academy маань одоо энэ жил бол өмнө нь сургасан байгаа 10,000 гишүүдэд татах зорилготоор явж байна. Өмнө нь одоо манай хэд ч гэсэн энэ дандаа өмнө суралцчихсан хүмүүс шүү дээ. Жишээ нь Баясаа манай коучийн сургалтыг дүүргэсэн байна. Ганцаарсан сургалтыг авсан хүн байна. Манай ментор бас үзэж байна одоо энэ удаа. Тэгвэл ингээд манай хэд дараагийн шатандаа суралцаарай. Авторит Майнд Academy одоо систем буюу өөрөө ажилдаг байдал, одоо автоматар сэтгэдэг байдал тий. За тэгээд одоо юм систем ажиллаж байгааг бүтээж байгаа зүйл чинь амьдралын чанар өсөж байгааг илтгэдэг зүйл. Амьдралын чанар муу орлогоо бүтээхийг хүсэж байгаа гэсэн үг шүү дээ. Хүн ингээ сайхан ярьж болно. Гэхдээ амьдрал дээр тэр яг бүтэж байгаа юу, ажиллаж байгаа юу гэдэг чинь их чухал. Тэгэхээр гоё коучээр төгссөн, эсвэл йогоор төгссөн, эсвэл бизнесээр төгссөн. Тэрнээ тэгсэн ирнэ нэг системийн очрыг олж тухайгаа хүмүүс байдаг штэ. Өөрөө бүх юм хариуцаад идэг. Өсчинж байж болно, гооцайхан цэжээж болно тий. Тэгээ амьдралынхаа очрыг олохгүй байгаа хүмүүс ороод ирээрээ. Тэгээ дараагийн шатандаа Авторит Майнд хэдийнэ өмнөх сургалтуудаа апдейт хийцэн шүү. Гэрээ зэгслэж апдейт хийгдсэн, коучинг сургалт маань дараагийн левелдээ гарсан. За тэгээд ментор хөтөлбөр бол одоо яриад дэлбэхгүй л их байгаа. Тэгээд манай ментор хөтөлбөр бүтэн жилийнх манайд одоо 4 сар суралцж явж байгаа юм байна. За тэгээд бүгдэнд нь дээд ирээд энэ хүү лайва дүүргэж байна. Энэ челленжийн 2 дахь өдөр гэр бүлийнхаа өөрийнхөө бас ингээ бизнесийнхаа системийг ажиглах даалгавартай. Тэгээд гэрийн даалгавруудаа та нар маань ойлгосон баг. Би гэр бүлдээ ямар систем өгч байна вэ? Гэр бүлд маань ямар систем ажиллаж байна вэ? За тэгээд бизнесдээ бас үүнээсээ юу нөхцсөн бэ гэдэг дээр анзаарах даалгаврыг 2 дугаар челленжийн өдөртөө дүүргэн өгч байна. За ингээд энэ хүү лайв өндөрлөе. За манайхан менторууд маань бас хангалттай мэдээлэл постыг оруулж байгаа учраас та хэд манаас үзэх боломжтой. Авторит Майндын ялгарх хязгаарлал бол хүндлэлтэй орон зай байдаг. Тийм учраас та Авторит Майндын группт орж ирсэн бол үг хэл үзэл бодол яриагаа маш гоё хүндэтгэлтэй илэрхийлээрэй. Хүндэтгэлийг дагаж хүндэтгэл өгдөг учраас бидэнтэй хүндэтгэлтэй харилцах юм бол танд хүндэтгэлтэйгээр асар олон мэдлэг мэдээлэл өгөхөд бэлэн байна. Харин нэг юм гэртээ гаргадаг нахалны зангаа энэ группт гаргахыг бол хориглоно. Аль биесаар хориглож байна. Яа тэгвэл менторууд маань би хамт олонныхоо үн цэнийг стандартыг бууруулмааргүй байна. Энэ групп дотор асар гоё хүндэтгэлтэй тий хүндэтгэлтэй харилцаа үүсдэг учраас чи энэ хөтөлбөр сурсан сураагүй л яг гоё хүндэтгэлтэй харилцааг нэндээ өгөөрэй. Чатар асуусан ч гэсэн соёл шүү дээ тий. Өө тэр сургалт чи юу юм? Эсвэл тэрний 15 даалгын сургалт гэдэг ахаа гэдэг ийм байдлаараа орж ирэхийг хориглоно. Та наад зангаа огт хүндэлдэхгүй тий тэр газраа л гарга. Харин энэ дотор бол хүндэтгэлийн орон зай. Тэгэхээр менторуудаа ч гэсэн урайж яг хүндэтгэлгүй харилцаж байгаа хүмүүст нэх ингээд мэдээлэл өгөх шаардлагагүй. Яг бэлэн болсон хүмүүс бол өөрсдөө орж ирэх хүндэтгэлээр суралцсан. Харин ингээд сая би нэг пост хараад менторуудыг хариулсан байгаад ингээд инээ төрөдөл л да. Тэр 15 сургалт гэдэг хаа тэр намар ингээд ингэвцсэн. Та тэр зангаа одоо нандуул зах дээр очиж гаргаарай. Тэг яг тэр үг хэллэгээ өөрөө анзаараарай. Харин та бид нартэй яг хүн ёсоор те яг ингээд этиктэйгээр, ёс зүйтэйгээр мөн манай энэ хамт олонны соёлыг хүндэтгээд асуучих юм бол бид нар танд ингээд хааж байхгүй мэдлэг, хааж байхгүй үнцэн системийг өгөхөд бол бэлэн. Тэгэхээр нохоо шиг харилцаж байгаа хүнтэй хүн шиг харилцах үүрэг бол бидэнд байхгүй. Бид нар хүний өмнөөс амьдраагүй, тэр ч гэсэн амьдраагүй. Тийм учраас менторуудээ тийм хүмүүст хариулах хэрэггүй. Тэгээд бас групп дотор аль биесээр сонин асуулт асууж байгаа тий хүмүүсийг бол блок хийн. Энд ингээд стандарттай групп явж байгаа учраас яа тэгвэл бид нар болио л доо өөрийгөө төлөвшүүлээ л да.
ядаж сургалтанд суусан ч төлөв байл л да тий. Тэгээд эндээ төлөвшчөөд гэртээ бас төлөвшөлтэй байл л да. Өөрийгөө хамгийн муугаа хүүхдэд харуулаа, хамгийн муугаа нөхөртөө харуулаа. Тэснэ хамгийн муугаа энд оруулж ирж цацах ямар хэрэгтэй юм. Харин таны дээр хамгийн муу гэж бодоод байгаа тэр зүйлүүдтэй чинь бид нар ажиллаад өгөн системгүй байдалтай чинь яг хүндэтгэлтэй харилцаагаар бол өө таны ямар ч зовлон, ямар ч бэрхшээлийн ард юу байгаа, ямар програм итгэл үнэмшил байгаа гэдгийг бол ажиллаад өгч юм. Харин түүнийг хинт гарах вэ гэдгийг л суралцаарай гэж бас хэлмээр байна. Тэгээ тийм байгаа учраас өөрийгөө хүндэлж сурах байгаа хүн болгонд апдейт майнд гэдэг нээлттэй. Бид нар зүгээр хай гэх чатнасаа л өөрийгөө хинбэхийг бариад өчтдөг шүү дээ. Хүнээс 5 минутанд хүн ер нь өөрийгөө системтэй хүн үү, системгүй хүн үү, амьдралдаа хаана өрөх хүн бэ гэдгийг эдний тодорхойлоод өгчдөг. Тэгэхээр хүн ер нь өөрийгөө л хичээе дээ. Өөрийгөө л хичээцгээе. Би ч гэсэн өөрийгөө л хичээгээд л явж байгаа. Хамтдаа өөрийгөө